За сайн байцгаана үзэгчдээ манай бүгд төрийн цаг хөтөлбөр хэлж байна. Тэгэхээр бид энэ удаа Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын баруун дөрвөн зам НЕПК компаниас энэ нэвтрүүлгийг хэлж байна. За дэлхийг Монголоо танилцуулдаг, Монголыг бас монголчуудаа танилцуулдаг ийм үйлдвэрлэл эрхэлдэг НЕПК компани үн зогсож байна. Ингээд энэ компани үйл ажиллагаа жоохон танилцъя. За энд би зашран хэлэхэд одоо Монголын 20 дугаар зууны төгсгөл 21 дугаар зууны эхэнд хамгийн их одоо олон хүнд соён гэрэл ажиллагаа явуулсан нэрд нийлж төрийн сорил Баабартай тав хүнийг танилцуулж байгаа маа ингээд нэвтрүүлгийг хэлж байна. Энэ одоо хаанаас авсан зураг вэ? Чи одоо сансраас авсан зураг байна тийм. Энэ сансрын зураг бид нар дэлхийн аатлссын юу сансрын зураг гэдэг тийм. Сансрын зургийг чи авдаг нь юу байхгүй. Жо World Sat дээр авдаг. Тэгээд цаасан дээр болохоор Германы нэг компани байдаг. Тэдний бид нар дэлхийн сансрын зураг хийлгүүлээ. Тэгээд захиалаад Улаанбаатарын Монголын тэгэл хөвсгөл гэдэг юм уу уснуур юуны хөндөй харны юуны архины хөндөй мөндөй зураг авахсан. Нөгөө нь хууч одоо боломж зургаас бас илүү танил газар зүйн байрлал их тосгоолд юм тий. Газар зүйн байрлал хамаагүй сайн. Тэгээд чи нэг үүлгүй үед авах хэвээр янз янз зүйл дахин дахин авдаг байхгүй. Тэгээд энэ харахгүй. Энэ нуурыг авч хоёр өрөнгө орцсон байна. Тэгээд энэ гарцсан зурагтай. Энэ анхны манай газрын зургийг гүр архичаа нисгтээ харсан гэсэн. Тэгээ энэ дээр нэг юм юу байхгүй хуулиар л энэ ойлгох шүү дээ. Томсгосон юм чи. Тэгээ энэ хуулирлыг хараад ийм хуулирлууд нэг тэр энэ ойлгохыг нэг хүн хараад тэгээд энэ хуулирлд айгүйх юу байх шүү дээ. Тэгэл торныг гэсэн онол нь байдаг юм байна. Тийм хуулирлууд чи өөрснөө айгүй том энэ одоо хэдэн 100 сая жилийн өмнө болсон хуулирлууд байгаа шүү дээ. Тэгээд тэр чинь ингээд нэг гол дагуугаар нэг алт малтыг очиж газрын хөдөлгөөн чинь бий болгодог. Зэсэг ч байдаг юм уу өвдөлтийн нэг чинь юм болгодог. Тэгээд насрах нөөц чинь тэр үеэс мэдээлж ихэлсэн юм байна. Сони тий. Одоо энэ хуулирлд байгаа учраас торн зэшвэсэн байна тий. Тий. Ер нь тэгж л үздэг юм байна л та. Одоо хамгийн гол нь хуулирлыг нээсэн ийм хуулирлууд дотор асрах баялаг байдаг гэдгийг нээсэн хүн чинь нэг өвөр Монгол хүн юм байна. Их том геологч. Биш лүцээ гэж хүн байна. Гэхдээ таны өөрөө одоо энэ та бэрийг нэг хэлэхгүй одоо ямар учиртай энэ зүгээр юм уу одоо эсвэл би каллиграф хийдэг шүү дээ айгу. Харин тийм. Чамд юу гэж бичиж өгсөн ч болно. Таар бичиж өгсөн. Ой нэрийч. Мотор цаас гэлэлч одоо цаас ажигтай хийж чаддаггүй байх уу нэг цонх мох бөглөдөг байсан эсвэл шилний ороос хэрэглэдэг байсан. Тэгээ Канадаар атдаг үстэй ингэхээр зорчдөг үстэй. Таа ч юм бол ихлээр тэнхлэгээ татчаад яач тийм шүү дээ. Гэж нааж байгаа шүү дээ. Гор товчлоо бичсэн шүү дээ. Би нөгөө таны 92 онд бичсэн номыг гар хэвчээ авч ирсэн. Тийм. Тэрнээс хойш бас 3 намаас одоо энэ 4 5 дахь нь болж байна. Шүү дээ. Би тэгвэл чамаар таавар таалахгүй. Юу гэж? За, энэ хэлсэн бай. Асан тааш хэлсэн юу ч яах шиг байна. Аа Монгол биш үү? Монгол тий? Тийм баг. Яа. Та Монголыг өөрөөс ингэ тэнхлээр зурчлаа шүү дээ. Ямар бай. Монгол гэж тий? Тийм Монгол гэж байна. Тийм Монгол гэж. Чинь 90 онд би таны анхны 89 он юм да. Нөгөө бөө мартлуу сүнэн гэдэг номыг уншаад тэгээд ер нь оюуны ертөнц бид нар нэг тийм өөр ертөнц гарлаг таны тэгэхээр одоо би бол ингээд байнга таны суугаад ярьдаг. Энд хатдаг. Тэгээд ингээд яриад явдаг байлаа. Тэгээд одоо өчигдөр батлыг тэгээд таны өрөөнд гэсэн чиг даруух юм. Тэгээд одоо ингээд олон хүмүүс дараа зэрэг өрөөнд яриа хийж байлаа. Гэхдээ манайх ч хувийн компани. Тэгэхээр бид нар өөрсдөө юм төлнө тийм үү? Тэгэхээр төрийн
Нэг том нөө байх зүгтгүй үстэй. Хүн чинь хүний мөнгөийг харилдаг болохоос өөрийнхөө мөнгөийг харилдаг юм шүү дээ угаасаа. Тэтгэл ямар батай өөрсдөө төлж байгаа юм шиг. Бид сая Англид дахиагаар ном хэлсэн. Тэгээ сая нэг хувь онгоцоор ирсэн бос нэг богоноор ирж байгаа. Нэг ангахын гарын авлага гэдэг айл болгонд байж ах шүү дээ. Одоо тэгээд Монгол байгаагүй тийм үү? Байгаагүй тэтгэл шүү дээ. Тэг хамгийн гол нь одоо чиний юу өвдөд нэг тэтгэл зөвлөлт байхгүй одоо юу ч өвдөж байна. Шээс орохоор хурж байна уу? Шээхэд өвдөх зориулж байна уу? Нуруу өвдөж байна уу те? Хүзүү хүсэж байна уу? За таны хүзүү хэр удаан өссөн бэ? 24 цагаас баг 24 цагаас их. За их бол ингэж яваа тийм ээ. Ингэж уншлах гэдэг шүү дээ. Гинтхэн шин хүүхдийн чихэр атхад унууд яах вэ те? Тэгвэл босоохон эмчтэр очих юм үнийг хүндээ жин тавих юм уу те? Гүү манайх контент үйлдвэрлэдэг газар шүү дээ. Тэгээ оюухан бүтээл контент таяа юу ч хэлэх Монголд. Одоо агуулмж гэдэг юм уу юу гэдэг одоо бас энэ шууд тэрүүгээр хэлэхтэй гэж байгаагүй ч бас бид нар шинэ одоо өдрөлгөн бид нар боцсон компьютерийн юу нэг л гар утсныг төмөн юм орж ирээд шүү дээ. Тэр бол нэр томьёо орж ирж байгаа чинь нэр томьёо чинь орж ирж хэлж байж болж шүү дээ. Ямар ч оюуны одоо багтаамжтай бүтээгдэхүүн. Бид нар төвлөрүүлдэг байхгүй. Одоо матад 33 хэвлэлхүүлдрүүд байх юм нийтдээ. Гэтэ контентгүйгээр явах. Юмаа бичээд хэвлүүлдэг. Бид нар дэлгүүр байхгүй. Борлуулалт бид нар хайрч зөндөө олон том төлөвлөсөн. Зарчим юу гэх чаддаг хийх гэсэн шүү дээ. Манай 12 үнэтэй. 12 үнэтэй. Ерөөсөө 12. Тэ. Гэтэл чи бид нарт бол аутсорсон гэдэг юм да. Бусад хүмүүсийг дайчлан оролцуулж мөнгө гаднаас орсон захиалга өгөөд бид нар Британик хийхэд ч бол 200 хүн татчих оруулсан шүү дээ. Тийм ээ. Янз бүрийн мэргэжил байгаа шүү дээ, тийм ээ. Тэгээ гадагшлахгүй шүү дээ. Тэгээд 200 хүн татчих оруулцуулаад мөнгө төлөө тэгээ явж байгаа. Аян жижигхэн компаниуч бид нар 10 жилийнхөө сая хийлээ. Улсад 2 тэрбум орчим төгрөгийн доктор өгсөн. Ердөө 12 төлөө сууж байгаа. Тэрний доктор одоо манай залуучууд хараараа өөр юм. Нийгмийн даатгал авч байгаа шүү дээ. 300 сая төгрөг төлсөн. Зөвхөн нийгмийн даатгал. Зөвхөн одоо энд ажиллаж байгаа нэг. Энд ажиллаж байгаа улсууд өгч байгаа шүү дээ. Бид нар шууд ураад авдаг үү шүү дээ. Тийм учраас бол юу та одоо эффектив гэх юм уу та. Нийт одоо үйлдвэрлэлийн масс угаалгах яаж уулуурхаа муурхаа маш бэрдэгүүд уусуулж ажил өчүүх юм байхгүй. Тэгээд шүү дээ одоо Батбаярга одоо ингэж бодъё л да. Монголчууд бол ингээд одоо бүтээгдэхүүн хийжлээ, ноолуур хийжлээ, нүр сайгарлаа, зэ сайгарлаа гэж ярьж байгаас илүү оюухны хотлохын ч юм шүү дээ. Зөвхөн бас тийм л дээ зүгээр ихтэй ийм хийж байгаа улсуудын сан хийж байгаа улсууд бүгд л тэгж байгаа. Гэхдээ энэ бол Монгол улсын экспорт хэмжээний бол биш шүү дээ. Энэ улсыг аваа явах ус тийм одоо улсууд их бид оюуханаараа гарна тэгээд тэрүүгээр яг хэдэн төгрөг болох юм те. Манай улсын дотоодын нөхцөлтгөөний хэмжээ чинь 12 тэрбум доллар шүү дээ. Тэгэхээр тэрнтэй харьцуулахад одоо номыг хэлсэн мөнгө болох юм тийм ээ. Энэ улс ч бас энэ улсуудыг чинь цалин дэвтэрийн 50 айрам цагтаа шүүхээ хийж байна. Зөндөө ажиллаж шүү дээ. Тэгэхээр бол хамаагүй тэгж хэтрүүлж болохгүй л дээ. Бидний гацхан өнөөдөр болох нь шууд гаргаад зарж болох юм бол ерөөсөө удурхан бүтээгдэхүүн шүү. Энэ үйл одоо Монгол хүний хувьд ингээд зайлшгүй сорох хэвээр, унших хэвээр, одоо гэр бүлийн хүмүүст байх хэвээр гэдэг дээр санал хэлж байна ном гэдэг бол. Тэгээ ер нь өөртөө юм биш та. Ер нь оноос өмнө жилдээ нэг 50 орчим нэр төрлийн ном гардаг байсан шүү дээ. Одоо социализмын захиалга гаргасан шүү дээ тийм. За тэрний нэг бараг 10 өрөхгүй уран зохиолын ном тэр байдаг байсан ер нь. Одоо энэ Отгонбаяр Улсурлын сайт номнуудыг цөмөрөнгийн номын сонгуулиуд өгчээ тэгээд хэдий хэвлжээ тоо гаргасан байт. 15,000 нэр төрлийн ном гарч байгаа байхгүй. Одоо. Аусууд бол ном унших нь бол аягүй их болцсон. Бид борлуулж байгаа чинь мэдж байгаа шүү дээ. Тэгэхээр бид ном унших болцсон юм биш шүү дээ. Бүрд төгтөө уншдаг болсон. Ажил хэрэгч хүн бүхэн мэднэ. Хурд, хувьсах чадвар энэ таны бизнесийн амжилт нэр хүндэд шууд нөлөөлж тодорхойлдог.
Зөвхөн таны хэрэгцээнд нийцсэн төгс хэрэглэн та нэгдээрэй. Энэ бол амархан. Mobicom. Нийт монголчуудаа би нэг зүйлийг зөвлөж байна. Дараалал хөдөлгөөнчлөө гэдэг нь бидний мэдхээр маш үнэтэй зөвхөн мөнгөтэй хүмүүс хэрэглэдэг гэдэг ойлголт ард хоцорчээ. Ингээд төгс хэрэглэн бүгдээрээ нэгдэцгээе. Энэ бол маш амархан. Mobicom. Одоо яг хөө зөвөр ингийн хувьсард ярихад одоо ном бол ертөнцийн цонх монгол ярьдаг байсан шүү дээ. Одоо Горки хэлсэн гал ингээл бид нар чинь нэг хэсэг тэргээр маш хүнждэг байлаа. Одоо та тэр юу гэж бодож чинь тэр үг одоо хэвээрээ байна уу эсвэл одоо ингээ нөгөө гар утас руу ороод сошиал руу ороод инхээр хүмүүсийн цараас буурчаар энэ нөгөө Горки хэлсүүгийн үнэлэмж буурч юу гэж бодож байна. Тийм. Номоос хадад буурах байх болсон. Нийт дүнгээр. Тэр үед ч одоохон ч бодлоо нэг уран зохиолын жилдээ нэг 7-8 ширхэг гардаг байлаа шүү дээ. Тэг чин зүрхний хилэн энэ бантгаар мөн шууд хорхч мөнгөнд хөвчтэй байсан байхгүй. Тий. Одоо бол 1000 ном борлуулна гэдэг хэцүү. Яг хөө нийт хэмжээшин талбай чи тийм 15 мянган нэвтрүүлгийн ном байгаа юм чи. Тийм учраас гэж 20-30 мянгаар нэвтрүүлдэг ном байхгүй. Юуны хувьд бол өөр. Гэхдээ бол одоо ингээд бид нар шиг ном яадаг гэсэн чинь ингээд төрөлж идэх гэж байна. Манайх бол ерөнхийдөө уран зохиол нэвтрүүлэг их барьж авдаг ба. Гэтэл уран зохиол чи аз хүрэх ингээд голдуу. Адман нэвтрүүлэг бол уран зохиол руу их явдаг. Эрмөн нэвтрүүлэг бол хүүхдийн ном руугаа яваад байх жишээ тийм ээ. Тэрнээс гадна хүмүүс өнөөдөр өөрийгөө илэрхийлэх бүрэн хичээлтэй болсон. Шүлэг хүчтэй тэр шүлэг нь явахгүй ойлгомжтой. Тийм учраас хөрхөн 300 хөвчдөг. Өөрийгөө илэрхийлж штэ. 300 найзтай гар үсэг зураад өгчлөө тийм ээ. Тим хэвлэлүүд үнэ хэвлэлийн газар дамжих гол юм аюух байгаа. Ихэнх нь тэр байгаа. Аавынхаа тухай өчмөр байдаг. Хөрхөн аавынхаа дурсмжийг өчөөд тэгээд тэрийг нэг 200 хөвлөлээ. Аавдаа үзүүллээ, баярлууллаа тийм ээ. Тэрийг аавынхаа найз нөхөд байдаг юм хамаатан садантай өглөө. Ингээд сайхан чөлөөтэй юу байгаа байхгүй. Тийм борлуулах ерөөсөө зориултгүйгээр ном асар хийгдэж шүү дээ. Та одоо хүүхэд байх та 10 жилийн сургууль байх та ямар номыг уншаад бүр бахархаж байна вэ? Миний ихтэй хамгийн олон дахин уншсан ном бол Хакфин гэдэг. Бараг нэгдүгээр ангид багтаа уншсан яасан. Нэгдүгээр ангид. Тий, нөгөө юуны ном байдаг шүү дээ одоо хиний манай Геклбери фин гэдэг нэрээр гарч ирсэн ч тийм нэг цэнхэр ном байгаа тий. Тэр архив тий. Тий. Гэхдээ тэр чинь Геклберийн тухайн явдлыг хэлдэг юм. Тий. Ер нь тэр номыг бол Америкийн утга зохиолын орчин үеийн утга зохиолын нийс ном гэж үздэг шүү дээ. Тийм. Гэхдээ би тэр утгаар нэг үзэггүй даашаа Марк Америк гэдэг хийж мэдэхгүй шахал уншижсэн байхгүй. Хаквин бол ерөөс Америк утга зохиолыг жинхэнэ орчин үеийн Америк утга зохиолыг бий болгосон ном гэдэг шүү дээ. Тэгээд одоо би тэрийг юунаас нь англиас нь орчуулад эхэлж байна л да. Хайртай ном. Хамгийн гол нь тэр ном бол одоо бид нэг юуны хэлвэ шүү дээ. Утас мессежний хэлгээд нэг тустай хэлвэнэ да тий. Яг тэр хэлээр бичсэн юм байхгүй. Яг тэр үед. Нөгөө нийгэрч чи яг тийм хэлээр нэрдэг байхгүй. Тэнгуут нь тэрүүгээр бичсэн ном байдаг. Нөгөө яг өөр хэлээр бол нөгөө ч ёстой яг дөрвөн үсгийн дагуугаар орчуулсан байгаа л та. Цаад англи хэлээр бол одоо шууд уншаад ойлгохгүй нөгөө тэр чинь одоо хөдөөнийхний яриа нэгрүүдийн яриа одоо юу тэгээд ялгдаг ер манай ч тийм байдаг шин тийм шоронгийнхны яриа тэгээд чинь хэлчих бас тийм ялгаатай шүү дээ. Тэгээд би яг тэр хэлээр очиж гэхэд тэгээ үзэж байна тийм. Гоо сони юм. Би одоо таныг тэр ч одоо тийм л дээ. Том яг маркетингийн тэр ном чи өөрөө маркетинг чи өөрөө тэр яг таны харагдсан одоо таны харагдсан юм байна шүү дээ. Юу одоо чи бодлоо ингээд Шекспирийн одоо Английн утга зохиолын одоо норм юу гэж байна тий. Гэтэл хашаад Америкийн сошиал гаргаж ирж байгаа байхгүй нөгөө хэлхийг тэр зүгт шал өөр тийм ээ. Яг хажигдуу тийм ээ. Яг тэргүүлж тийм ээ. Яг урайлын дуудаж гэж юм тий. За одоо яг манай хэлний утга зохиолоор оролцдог усуд одоо Гамп, Артнян гэдэг Вэст читэд бид нар бас тэдний ном төрөг үүссэн. Яг тэр хэлээр бичсэн байдаг. Айгуугаа бичсэн юм шиг тий. Хоёрдугаар ингээд авахд нөгөө гарч хахад хаашгин шивэх гараад. Шивэх.
Эргэлхий сэргэлхий. 8 төгрөгийн үнэтэй. Бас үнэтэй шүү дээ. Ангийнхаа нэг хүүхэдтэй 4 төгрөгөөр хоёлаа нээж аваад. Тэгээ эхлэхдээ замдаа маргалдаад зодолтоод. Нөгөө хин дөрөв дэжгүй. Тэгээ хоёлаа намаа дундуур уурж аваад. Тэгээ талын жуушаа тэгээд яг зөрүүл. Тэр чинь айл амонд л гэх юм хотын явцад байсан баг тийм. Тийм үү манхсоор мөхцөл байсан л да. Тэгээ хоёлаа лавга гэж өгтөж хоёлаа сайхан намаа болослоо уурчхаад. Баахан зодолтой хамгийн сүүлд шийдсэн тэгээд нойрын идэрлүүдээ уншихыг одоо та нэг зөвлөгөө өгсөн шүү дээ. Би тэгээд нэлээ нас явцсан байсан. Тэгээд би хараад энийг би уншихгүй явдаа гэж бодож байсан шүү. Өнөөгийн ертөнцийг зөв ойлгодог юм ингээд бид нар бол боловсрол гэдэг л дээ зөвхөн төсгөө мэрэгжил болгодог боловсрол болгодог юм шүү дээ. Тийм болох гэж байгаа болвол тэрийг мэдчих ёстой шүү гэдэг тийм утгаар л хэлсэн юм. Хараад ахад зарим хэцгүүд хүүхдээ чихтэй алиг бүгдийг нүсгээд ингээд цаавал нүсэж явах сонголтын асуудал шүү дээ. Энэ одоо та юу гэж бодож байна? Одоо ном сошиал ертөнцөөр маш хөрөлдөж байна л доо. Мэдээлэл маш хямдхан авч байна. Бүр ингээл явж байгаа л автобус нэгээлтэй машинд явж байхдаа 0-2 байж байхдаа ном бол ингээд заавал ингэж харах хэрэгтэй, худалдаж явах хэрэгтэй. Тэгээд энэ өрсөлдөөн бол ер нь аль нь ялдан төрөх вэ? Тэгээ ингэж бодчихлаа. Одоо ямар нэгэн одоохон номчууд бид нарт зарим нь мэдээлэл өгч байгаа юм уу? Зарим нь мэдлэг өгч байгаа юм. Зарим нь бол одоо тийм гоо сайхан, уран сайхан төрөгчсөн тийм. Тэгээд хүн ихтэй одоо сонголт хийхэд аюу амархан болчиход байна. За интернетээр ордог юм энэ номны тухай энэ юу хийсэн? Яагаад гэдэг товчхныг үзээд. Яа одоо чороо мэдж байгаа манай чинь 50 дон орчууд гэсэн дайм банк гэдэг юм уу? Гэр ванташ сургууль дөрөв мөлт байсан. Өнөөгийн хүн тэр чинь бүгдийг уншаад явах ерөөсөө болцсон байхгүй. Гэхдээ тэгвэл тэр мэдээлэлс нарж байгаа. За банкчуудын дайм банкийг үзсэн. За одоо тий. Эсвэл одоо BBC-ийн гэсэн дайм банкийг үзсэн. Саяхан дайм банкийг BBC хийлээд гэж зургалтыг яваар тий. Тэгээд тийм байдлаар үзчихэд үгүй номын уншихгүй бол ер нь болохгүй нэг үйл уншаад түүнээс тийм их юм уншиж хүмүүд нэгдүгээр барахчгүй хоёрдугаар дутуучирч байхгүй. Тийм. Яг энэ бол ном шүү. Хандлага бол фантастик уран зохиолоос илүү баримт руу жоо явчлаа тий. Баримт зохиол. Ер нь тэгсэн юм. Ер нь бол манай ч гэсэн тийм байдал. Уран зохиолоос илүү юу нэ баримт. Баримт уран сайхны баримт уран зохиолыг ийм юм бол илүү хөсвөртэй болчихчих. Бид нар юу сайжруулж байгаа бид нар чинь намтрын айгүйх том тийм байна. Ном гаргаад байна шүү дээ. Айгүй самбарлалтай байхгүй. Танай одоо н офтер салж болох юм бэ хоёул хамт юу? Тэгээд ямар нөө хэмжиж танай 12 хэрэгтэй одоо параа хэ. Манай үйлдвэрлэл явагдаж байна. Одоо энэ чинь нөгөө Türkогийн гол цөм үү те? Гол цөм. Гэхдээ энэ чинь гадна талд улсуудын авцаасгаар хэлж байгаа гэсэн шүү дээ. Тий, гаднаас. Тэр юм чи бөөгнөрүүд энд орж ирж байгаа байхгүй тийм үү? Тэнд дизайнуудыг нэгтгэхэд, тэнд одоо юуг нэгтгэхэд байж байна. За манай төвшөө бол одоо хэлний хүрээлэнгийн хүн гэхдээ бол монгол хэлний үгийн нөөц 300 мянган үг цуглуулж хийж байгаа нэлээд олон жил болж байна. Тэ? Тэгээ энэ ч бол тэндээ ажилтаа энэ төрчрээ тэгээд хийсэн юмудаа нийлүүлэх, бөөгнүүлэх ийм ажлууд болж байна тийм ээ. За манай энэ бол одоо том юу хийж байна. Энэ одоо чинь юу Британикийн юу хийж байгаа тий. Энд бүх юмнуудыг хийж байна. Орчлын стор шүү дээ тий. Гэхдээ бид ч тийм стор үүд юм хэрэгтэй шүү дээ. Би хараагүй юм хин ямар гондог стор. Заавал орчлын бүх стор хийж яасан байх шүү дээ. Түрүү бодлоо. 5 жил салсан шүү дээ. Одоо Адам Смитийн үндэсний баялагийг тэр чигээр нь одоо бид нар орчуулуулаад дуусаад одоо энэ эцсэл такс хийж байна тийм ээ. Яг энэ нач 1900-аас Монголоос Адам Смит тий. Тэр юунуудыг хийж байна. Энэ таны орчуулгын дээдүүд өөрөө зөвхөн ингээд тохиолдол тавьчих юм байна. Гэхдээ энэ бол энэ улсуудын байнгын хэрэгжилж явах хэрэгтэй шүү дээ. Бид нар жишээ нь ингээд тий Монгол бүхий нөхцөлийг төлөвлөж шүү дээ. Гэтэл чи энэ бүхий чинь намтар хэрэгтэй болох нь эндээсээ үзээд ингээд яадаг юм лавлахнууд байхгүй. Энэ бол зүгээр лавлахнууд. Бид нар чинь Завхан аймгийн хороник хийлээ, Монгол улсын хороник хийлээ, Монголын гадаад харилцааны хороник хийлээ тийм ээ. Тэгээ энэ чинь энэ дандаа энэ хороник гэж Германы компани л ТV-нуудаас авдаг. Энд манай гол дизайнер байж
зөвхөн Номынхоо ерөнхий номныхоо хавтас мастас юмнуудыг хийн бусад өөр усуудаар хийлгсэн юмуудыг нэг хэлбэр юунд оруулна. Реклама хийн одоо ангаахын гарын авлагынхаа юу хийж штэ тий. Энд бол одоо гол нөгөө шивнэ гэж одоо ном болгож номын хэлбэр рүү оруулж штэ бүхэн. Тэр юмнуудыг чинь оруулна. Энд манай гэрлээ бол бас тэгж хийдэг. Дээрээс нь бол маш их олон одоо номыг хэдийдэг хэлсэн гэж орчуулад бүүн завгүй одоо хятаднаас орчуулдаг, орос хэлнээс орчуулдаг, англи хэлнээс орчуулдаг. Тэгвэл одоо нэг өгнүүдээс харах хэрэгтэйс тэ хүн болгоны өмнө юм нууд байгаа. Ийм нэггээр явах арга байхгүй. Энэ номнууд дандаа лавлгааны номнууд байгаа. Дандаа лавлгааны номнууд. Энэ ажлуудыг хийхэд энэ бүх лавлгаач хэрэгтэй байхгүй. Юунаас гадна интернетээс гадна асуухын тулд ийш ороод аваад хэрэгждэг. Байдаг ч өөрөөснийхөө юмдыг хараад гинтхэн одоо ямар ч үг гэдэг тэр үг зүг бичгэрээ яаж бичих хэвээр яах юм тийм ээ. Одоо гарч байгаа бүтээгдэхүүн юм шүү дээ хүн болгоод хэрэгцээ тийм. Энэ ангаах үгүй энэ хэрэг байгаа. Энэ 5 сарын дундуур богоноор ирж шүү дээ. Англи хэлсэн чи. Оо за. Тэгээ бид нар чинь богоныхоо үнийг төлнө, гаалынхаа үнийг төлнө, нөөтөө төлнө тийм ээ. Англиас ч манайхад ерөөсөө бүтээгдэхүүн оруулж чадчих ном оруулж хүнтэй. Үнтэй. Готэглүү яг эдгээр бол өөрснөө энэ чинь англи компани байхгүй. Тийм. Англи компани бүтээгдэхүүнээ зөвхөн бэлэнгээр өгдөг байхгүй. Зөв. А зарим нь бол яг зүгээр эрхээ аваад өөрснөө хэвлэл гэдэг тийм. Энэ техник бол үргэлж яадаг. Бид нар бэлэн бүтээгдэхүүн өгнө. Тийм ээ. Тэрийг хөдөлж авах. Тэгээ бид нар чинь орчуулах бүх ажлуудаа хийж чад. Тэгээ явуулаад тэгээ тэд нар ном болгуулаад тэгээд өгч байгаа шүү дээ. Энд одоо яг орон төрсөн улсууд үеичдэг юм газар нэг нь борлуулцдаг. Манай жил болгон бид нар каталог тийм ээ. Каталог гаргадаг. Тэр дотроос орж ирээд манаас тийм ном чав интегтэй бид нар бодлоод ячдаг. Энэ сая юм ном гаргалаа энэ Антон хүний бие одоо бүтцэн 30 секундын ном гэж. Тэгэхээр 30 секундын зөвхөн чи ингээд харъя л да. Уушг. За. Энэ уушгины тухай ойлголтыг чи 30 секундын төлөв унших хэрэгтэй байхгүй. Анхдагч ойлголт гэж. Нэг том шаал ингээд 2 цаг бол шаарддаг байна. Гэхдээ яг бүр нарийн мэрэгчлэр бүр том томоор унших хэрэгтэй. Ингээ эргэл ер нь уушгтэй ингээ. Тэгэхээр ингээд уншчихад энэ бөөрийн тухай нэг юм байна гэх 30 секундын төлөв уншаад ерөнхий ойлголт байна. Тэгэхээр энд бол энэ Антон байж тийм үү? Хийм тийм ээ. Шашин, эдийн засаг, математик, философи, шинжлэх ухаан гэсэн энэ физик л тийм ээ. Улс төрс бол уран барилга гэдэг юм байна. 30 секундээр л үзэл. Тэгээд чи одоо жишээ нь одоо ухаан хэлний хүнд бол математик нэг хэрэггүй байх л да. Гэтэл одоо юм хийгээ байж тал чи Ньютоны бином гэж гараад ирэл л да. Гэхдээ энэ чи математик ойлголт л да. Тэгвэл энэ математикаас 30 секунд дээр нэг иймэрхүү юм хэлээд байгаа юм байна гэсэн ерөнхий ойлголт авдаг байхгүй. Тэгээд энэ дэлхийд аюу бол энэ англи хэл да. Аюу бол хэлээр гарсан улс болгонд. Одоо энэ байгаа юм уу? байгаа. Энэ сайхан гарсан. Одоо би бол бөөр бүлээгээл бөөрний хатгаа ойлгох юм шүү дээ. Бөөр гэж бөөр байд юм тийм үү? Хоёр байд юм ярил тэ. Тэг ер нь бол бөөр ямар ч үгээс эдсэн юм чи шингэн хорыг гадагш нь ялах гол механизм юм байна тийм ээ. Тэгээ дотор нэг юм олон шүүртэй юм байна. Тэгээ цааш нь очиж давсаг руугаа тэгээ би шийдэх юм байна. Тэгээд ойлгож байгаа байхгүй. Би түрүүн чамд юу хэлээд байсан. Дэлхийн атлас наа чи гоё юм байл. Би наа энэ дэлхийн атлас юу гарсан тэ. Энэ сансрын юу л да хэмэл дугаар авсан зурагтай байна байхгүй. Тэгэхээр энэ номны юу хтэй зэрэг эдгээр ингээд энэ юуныхын Бертельманыхын энэ Жо Вулцатаас аваад хийцэн байсан. Очиж үзлээ. Монгол байдгүй. Хүү наадаарч. Бүгдээрээ байдаг. Юусоо? Монгол. Гүн ямар ч гэсэн чи тэр улс нь өөрснөө мөнгө төлөх юм бол бид нар өгч. Энд яваа. Тэгэнгүүт нь бид нар чи мөнгөний төлөөл бүгдээр ингээд Монгол болгоод ингээд сансрын зурагтайгаар юм юу хийгээд авчаа. Энд одоо ингээд Монгол улс гэдэг тустай бүлэг гэж байгаа байхгүй. Тэгээд энэ чинь ингээд энэ газрын зураг нь үеж энэ төлөлт сансраас авсан зураг нь үеж тийм ээ. Энэ төлөлт яадаг Улаанбаатар. Ингээд сансраас авсан манай маш харагдана байхгүй. За ингээд энэ их хогт байна тийм ээ. За тэгээд энэ юуны Отхон тэнгэр бор хэрээс чи захных баха. Нөө бор хэрээс гош аюугаш. Баатар хайрхан тэгээд Ансхбаатар хөвсгөл нуургал. Тэгээд энэ дээр чи ингээд юунууд энэ зүйл их том юутай. Одоо бид нар чинь ингээд хараа энэ юу Торонтот.
Бошмошноор хараад ингэ явчих жоохгүй сонсроос. Буддийн шашин гэж. За. Тэгэхээр бид нар бол энэ нэг юм Европ, Оросоор дамжаад Европын юм ойлгодог, энэ зүгтээр ойлгодог нэг юм л. Бүхэл бүтэн одоо 100 жилийн хүмүүжлэр хүмүүжсэн. Тэгэхээр энэ дорн дахны тэр дундаа төвдийн ч гэдэг юм уу тайлбарсан чи бид нарт ойлгохгүй байхгүй. Өөр маягаар яриад нь шүү дээ. Энэ Америкийн өвчсөн буддийн шашин. Тэгээ энэ дээр болох бид нар ингэж яддаг та. Юунд бурханд мөргий, буддад мөргий те. Номд мөргий. Багш таамөргий гэдэг шүү дээ. Гэтэл энэ ч одоо юу гэдэг 15 дугаар зууны үеэр орчуулагдсан тэр хэллэг нэг байгаа байхгүй. Ном гэдэг бол энэ биш. Ном гэдэг бол сургаал. Номондоо орлоо гэж ярьдаг шүү дээ. Номороо боллоо гэж ярьдаг шүү. Сургаал хэлдэг байгаа байхгүй тийм ээ. Гэтэл мөргөн гэдэг нь бол одоо энэ биш. Ингээд тухандаа өрөх биш. Ойлгосон. Тэгэхээр энэ дээр хой тайлбарлаж байгаа. Би юуг буддагаас үннийг хайж байна. Би тэрний сургаалаас нь үннийг хайж байна. Гурван үлдэн гэдэг шүү дээ. Тийм ээ. Ном гурван. Би тэрний сургаалыг дэлгэрүүлэгчдээс үннийг хайж байна. Ийм утгатай юм байна л та. Одоо нөгөөх нь ингээд хэвлэлсэн ном барьж байгаа Гитлерийн Mein Kampf ч бас ингээд ядчих буруу юм байна л та. Сандууд сургаал хэлээд байгаа юм. Аюулгүй сая удаар хэлээд байгаа. Сургаал хэлээд байгаа. Би зүгтээ сургаал. Энэ буддагийн ёстойгоо юг. Энэ дээр байгаа. Яг энэ буддагийн хэлсэн. Та бүхэн миний хэлсэнд итгэх шаардлагагүй. Хэлснийг минь ойлгож ухаад энэ бүхэн утга учиртай ашиглалаар тунгаахад хангалттай. Миний хэлсэн үгс утга учиртай байхаас түүнийг утга учиргүй байх юм бол битээ тагаа. Утга учиртай байх юм бол мөрдлөг болгоо гэж. Би сая National Geographic-ийн юг дэлхийн түүх. Энэ бидний National Geographic-аар нэг юм гэж шүү дээ. Энэ цэнтэгийн иргэшлийн зам энэ одоо тийм наа чи нэг танилцуулах Монголын юунууд байдаг суурлуу тийм. Түүх тийм ээ энийг сая англиар гаргасан юм тийм албан авах. Тий. Зураг мураг юуны тайлбартаар National Geographic-аас авч чанар дээрс. Тэгээ энэ дэр бид Монгол улсын энэ соёлын түүх, энэ улс төрийн түүх, бид нар эдийн засгийн түүх бас хийсэн албанах. Одоо бид нар цэргийн түүх гэх гэдэг. Ийм югаар ээж байгаа юмнууд байна даа. Энэ бид нар энэ агнистик гэдэг суулгадаг. Одоо 15 бот гарчаад байна. Тийм ээ. Тийм. Бадрал ингээд орчуулаад ингээд нэмэгдэл явдаг юм 21 бот гаргана гэсэн юутай нэг гаргаж байгаа. Тэгээ бид нар энийг бол ерөөсөө юугаар нөхчтэй. Зүгээр л хэвлэхэд өнөрхчтэй. Аюу амтхан өгчтэй. Энэ одоохон буддизмын тухай хүмүүсийн ойлголт тийм ээ. Зөв зэгцрээс, мухарсхээс салаас, үнэн учрын надаас гэж бодож л ингэж юу яадаг. Сая бид нар цагаан сараар зориулаад 1000 хэвлээ гаргасан чинь 7 хоног дотор алга болчих дахиж захиж авчирч байна. Дахиж хэвлүүлээд. Ер нь их олон хэвлэгдсэн тий. Одоо хэвлэгдсэн. Бидний том бахархал бол одоо дагш гүн Британика. Наа чи бүрэн одоо том бүрэн том 9 гоё яг Британик дээр нь өөр дөр нараад усхаа 13 дугаар Чингис Хувлаа мурлаг тооцохгүй бол орчин үеийн Монгол хүний 2 хүний навтар байдаг шүү дээ. Явж явж. Ерөөсөө тэрийг тооцохгүй. За юу нэг нь 1000-т математикч. За нөгөө агуу хэмнэгатай тооч. Тоо. Нөгөөх нь 5 эдийн засгийн реформ хийсэн гэж үтгий. Оо за. Тав. Өөр хүн байдгүй сухаатаж авсан бүгд байхгүй. Тэгээ бид нар чинь 5-6 мянган монгол хүний намтар болсон шүү дээ. Доктор маань ч одоо яагаад тийм одоо мундаг байх вэ ч одоо. Гүнаач одоо нүүдэлчлэл анхны эдийн засгийн реформ хийсэн шүү дээ. Ер нь бол хамгийн 20 дугаар зуунд 90 он хүртэл манайд эдийн засгийн ганцхан эдийн засгийн эрүүл ном гарсан. Тэр нь 5 ангийн сургаал. Бус нь нөгөө марксист эдийн засгаа бүр ашиг машиг хэрэггүй. Зарчим нөгөө эдийн засгаас бүр алс юм нэг аяж байгаа. 5 ангийн сургаалч одоо орчин үед бас хэрэгтэй. Тэгэл юу яадаг вэ? Чи бодлоо. 5 хамгийн түрүү ясгүй ажилгүй ламнаар ямар их байна. Энд болоо. Тоог зүйл. Нэг хүүхэд 4 айлын дунд нэг лам албаг. Бусдын бол. Тэгээ ламнарын эсрэгүүсэл бослог гарч ирсэн шүү дээ. Хоёрдугаар чинь ингээд ласмас юу гүмбэн идэрлүүч юу зөөдөг байлаа шүү дээ. Хамаг алтмөнгөө зөгөөд. Тий одоо тэнгууд тэнд одоо юунд донлдог шүү дээ. Одоо бурхан залчаад тий чигээ явж явах үе шиг өргөж байгаа. Одоо нөгөө улаан өдрөө очмөрхөөс илүү барил
Тий. Зааштай бүр гэх юм шүү дээ. Сайн нэг шарил одлоо шүү дээ. Одоо энэ голоо өдрөний шарил рүү өгөөд шүү дээ. Тэр шарилыг авчиад гүг тэнд очиж байгаа энэ очлог гэмээр гол. Тэгвэл мөнгө чи тосгоо арангаар ороод арангаа өгч шүү дээ. Одоо үгүй хөдөлгөөн. Тий. Тийм. Тэрхүү бол бид нар бол энэ эдийн засгийн зөв ойлголттой болох хэрэгтэй. Энэ одоо дэлхийд хамгийн сайн комикс эдийн засгээс сурч байгаа байхгүй юу? Макро микроэдээс. Энэ зүгээр ингээд авчил юу болчихсон. Дотор нь ингээд зургаар ингээд комиксээр хийгээд тэгээд ч бол 60 дотор суунч болдог байхгүй. Японууд анх таны дээр бол энэ эдийн засгийн ойлголтуудыг тийм ээ. Философитой ойлголт дандаа комиксээр одоо энэ зах зээлээр хоорхон байх. Би хараагүй л юм. Дэлгүүрт байгаа юм байхгүй. Байгаа. Өдөр бол мэдэртэй ном харахаар хэлчихэв. Тиймэрхүү юм бол ингээд яадаг бол их зүгээр л бидний одоо Монголын түүхийн ном за та бол бичсэн одоо нэг нүүдэл суудлыг бичсэн тий. Түүхийн одоо том шинжилгээсэн гэж эрдэмтэр одоо ер нь тэгээд би сая Монголын энэ даалгавартай дууссан. Монголын энэ түүх нүүдэл суудлыг гэдэг одоо бүр цоо шинээр шинжилээд бүр амар зузаан том болгоод тохин анхных нь 450 ишлүүд гэж тийм. Сая бол 1700-аар ишлээсэн. Тэр хэмжиж ажил том болсон гэж. Тэгж хийгээд тэгээд өөрийнхөө хөдөлмөрийг үнэлэхийн тулд олон нийт яхаас өмнө гоё тотоо коллекшн гэж үсэн цуглуулгын номын хэлбэрээр хийгээд сүнэр мэгтэй гоё авцсан уцтай юм уу та дугаар мугаартай хийгээд тэгээд нэг 2-7 нийтээ бүгдээ зараад туссан. Яа. Тэгээ одоо би нэг жинхэнэ олон нийтэд зориулсан гэдэг юм уу та. Ердийн энгийн загвараар тэгж хийх гэж байгаа юм. Бид нар энэ Монголын юунуудыг хийсэн шүү дээ. 20 дугаар зууны за нөгөө голорсуудын намтруудыг хийсэн шүү дээ. Тий. Намдаг Батмөнх гэдэг юм уу. Сая Цэцмалын намтар сая бичсэн. Тий. Гэхдээ яг өнцг нь яг хамгийн гол нь үнэн байх хэрэгтэй. Хамгийн чухал юм. Тэгээд орсон юм да. Тийм ширдэг байсан хэдэн болгоо яг амьдралыг ингээд тавихаас өөр юм гэж хэлээ. Зөв хүн ч бол сайнтай муутай бүхэл юмны холцсууд нь тас хар өнгөж байхгүй, сав цагаан өнгөж байхгүй шүү дээ. Тэгэхээр юмдаг л юутаар гарах хэрэгтэй. Манайхын усын намтруутрыг сонирхож шүү дээ. Бид нар сая Дэншэпэний 2 өдөр энэ Америкийн Фогли бичсэн номыг хэвлэсэн. Орчуулад. Тэгээд одоо чинь бол гэлс тусаа дахиад үлдээ шүү дээ. Тэгээд сая үлдсэн бас дахиад тусч байгаа. Тэг манай сая их ч бол нэг уулзалтын өрөө байхгүй юу? Тийм байна. Та тэгээ номын тухай ярнаас ярьлаа. Улс төрийн тухай ярьсангүй за яриач хэрэггүй тийм. Үгүй яах. Эний одоо өчтөр өдрөөр нийтлэг одоо хүмүүс яаж харах вэ? Зарим нь болохоор энэ бол жоохон шовлж байгаа юм шиг, зарим нь өнгөх. За тэр яг хөө тэр тухай яг ойлон ном яриад гэсэн шүү. Ном ярих уу та. Тий. Намаа тэр. Энэ асуултууд их санаас авсан шүү.